шинээр бүтээгдэхүүн үйлдвэрлээд юм уу эсвэл худалдаа хийгээд брэнд үүсгэж байгаа хүмүүст бол аль бол хурдан л онлайн худалдаанд орох хэрэгтэй нь бол ирээдүй. Ecompreneur Mongolia үзүүлж байна. Зочил платформ. За сайн байцгаана уу та бүхэнд. Ecompreneur-ийн 2 дахь дугаарыг танилцуулахад бэлэн болоод байна. Өнөөдөр манай 2 дахь дугаард манай Чандван брендийн үүсгэн байгуулагч Алтан Баган ах маань ирсэн байна. За тэгэхээр сайн байна уу та? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сүүлийн үед Чандван брендийн талаар сонио ачин хаваалцаач. За манай брэнд одоо нөгөө Монгол улсын одоо манай Монголын нөгөө худалдааны зах зээлийн нэг онцлог байгаа шүү дээ. Худалдааны сезон гэж үүдэг. Тэр сезон ер нь бол дуусчихад одоо жоохон амс хийгээл байж байгаа. Тий. Тэгээд e-commerce ер нь онлайн худалдааныхаа үйл ажиллагааг чиглэлээд ер нь бол одоо л ер нь 6 жил манайхад одоо үүсгэн байгууллагадаа 6 жил болж байна. Тэгээд одоо л ер нь зүг чигээ олж эхэлж байгаа байхгүй. Тэгээд онлайн худалдааныхаа сайтыг саяхан бэлэн болгож ашиглалтанд оруулсан. Тэгээд гадаад худалдаатай холбоотой, экспортод гарах холбоотой тийм үйл ажиллагаанууд одоо хийгээд явж байгаа. Тэгэхээр та яг энэ гарааны бизнесийн гараагаа хизээнээс эхлэв энэ Чандван гэдэг брендийг хизээ байгуулж ямар утга учиртай яаж нэрээ өгсөн те тэр талаараа та ингээд танилцуулаач. За Чандван брендийг би 2016 онд үүсгэн байгуулсан. Одоо 6 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Тэгээд миний мэргэжил бол хувцсны дизайнер. Гэхдээ сургуулаа төгссөнөөс хойш энэ мэргэжлэр ер нь их ажиллахгүй байжгаад брендтэй холбоотой, дизайнтай холбоотой зүйлсүүдээр ажиллаж одоо өөрийгөө хөгжүүлж яваад 2016 оноос мэргэжлэр ажиллагээд Чандван брендийг үүсгэн байгуулсан. Тэгэхээр та таны хамгийн анхны бүтээгдэхүүн чинь одоо хамгийн анхны занга айгуу дурсгалтай анхны бүтээгдэхүүн их гоё шүү дээ. Тэр чи хэрхэн бүтчихв? Тэгээд ямар үнээр хаана хамгийн анхны борлуулалтаа хийж ямар занга байсан бэ тий? За хамгийн анх бол мэдээж зангаагаа л хийж эхэлсэн. Ер нь бол түүхий долыг гээд гадагш байгаа явж тий хятад руу яваад бүх үйлдвэрүүдтэй, дэлгүүрүүдтэй зөвхөн материалаар дагнсан занганы материалаар нэгсэн торгоор дагнсан тийм хотуудаар явж ингээ материалаа судалж үзээд тэгээд хамгийн анхны бүтээгдэхүүн гаргаж байлаа. Тэгээд мэдээж яг 3-6 жилийн өмнө бол онлайн худалдаа бас Монголд бол тийм өргөн дэлгэр хөгжөөгүй байсан. Тэгээд онлайнаар борлуулах хамгийн анхны боломж бол мэдээж Facebook байлаа шүү дээ. Тэгээд Facebook, Instagram-аар борлуулж эхэлсэн. Тэгэл хамгийн анх. Зөв. Та тэгэхээр ерөөсөө анханасаа бүтээгдэхүүнээ одоо ингээд онлайнаар борлуулж хамгийн анхны сэлсэн хийсэн биз дээ. Тэгэхээр сая сонсоод ингээд энэ занган дээр бол айгүй их материалын сонголт айгүй чухал юм байна гэж ойлгож байна. Тэгээд монгол хүмүүс одоо ингээд энд одоо хэрхэн хандж чинь хэрэглэжийн зам төлөө гэж яддаг шүү дээ. Монгол хүн одоо ямар занган дуртай байна, ямар өнгөн дуртай байна, одоо ямар хуу хэв маягт дуртай байна гэж та ойрын одоо бизнесээ хийж байхдаа юу гэж одоо дүгнэлтэнд төрсэн бэ? Монгол хүний хэрэглэжийн зам төлөө тухай ярьж шүү дээ. Сүүлийн үед бол дандаа л иймэрхүү жоохон айлуулах даруухан монголчууд ер нь бол тэгээд хөхөнгөнд аягүй дуртай, хөрөн улаан өнгөнд дуртай хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүн бол хөх өнгөтэй холбоотой тэгээд зангинаар бүх. Одоо ер нь нийтдээ хэдэн төрлийн бүтээгдэхүүн байна? Яг нэр төрлийн бүтээгдэхүүн гэвэл 5 шиг бүтээгдэхүүн, занга алчуур тий. Занга алчуур. Тий, handkerchief буюу ингээд алчуур, гараар ойсон торгой алчуурууд байгаа. Эрвэхэ зангаа гэж тавьж чинь тий. Тэгэл одоо нэг cravat гэдэг нэг хөдөлгөөндөд үүдгийг алчуурж торгой алчуур тиймэрхүүгээр энэ бол 5 нэр төрлийн бүтээгдэхүүн байна. Гэхдээ энд болгонд задлаад явах бол нэг бүтээгдэхүүн нэг 150 орчим янзын загвартай ч юм уу дизайнтай өнгөтэй гэж задраа авчихна л та. Таны бизнесийн одоо баг бүрэлдэхүүн одоо хүний нөөц таны баг хамт олонны тоо хэд вэ? За манай ажлынх нэг 12 байдаг. Тэгээд энд бол ихэнх маань үйлдвэрийн ажилчид, тэгээд дэлгүүрийн ажилчид байгаа. Санхүү болон маркетингт ордог. Тэгэхээр энэ брендийн цаана бол одоогоор 12 хүн ажиллаж байгаа байна. За сая ингээд бизнесийн гарааны тухай Чандван брендийн эхлэлийн тухай сая
та ярьлаа тийм. Одоо ингээд та онлайн худалдааны салбарт бол одоо ингээд шин салбар шүү дээ бас ингээд монголчууд худалдааны салбар брендинг хөгжүүлэлтөд орж байна. Тэгэхээр онлайн худалдаанаас бараа бүтээгдэхүүн борлуулахад одоо ямар асуудлууд тулгарч байсан бэ? Тэр талаар яриад. За онлайн худалдаа бол Монголд бол бас яг шин чимшиг хэрнээ бас чамгүй хугацаа өнгөрчлөө шүү дээ. Одоо дөрөж 5 жил болсон. Гэхдээ энэ хугацаанд 5 жил нэг урт юм шиг хэрнээ бас богино юм шиг хэрнээ энэ хугацаанд айгүй их өөрчлөлттэй айгүй олон тийм шат angилгуудыг дараагийн төвшингүүдтэй очсон юм шиг харагдаад байна л да. Нэг өсөндөө автоматжуулалт те онлайн худалдааны автоматч нэг өсөндөө хүн ямар нэгэн бүтээгдэхүүн худалдаа авах нь бол заавалч хүнтэй харьцалгүйгээр захиалга өгчдөг. Тэр нь маш тодорхой сайз нь болон үнэн болон те юунууд нь бүгдний урдаас бэлдээд автоматжуулсан маш тодорхой байхад бол худалдагчаас асуудаг бүх мэдээлэл ямар ч асуудалгүй ойлгомжтой тодорхой болчихсон, хялбархан болчихсон уламжлалт бизнес үүдэн шүү дээ. Одоо чинь дэлгүүрт очиж заавал хүн худалдаж авах гэсэн гартаа барьж үзэх. Эсвэл өөрөө зүүж үзэж худалдаж авдаг гэл те. Ер нь бол бүтээгдэхүүн үнэхээр чанартай нийлүүлж байгаа тэр бүтээгдэхүүн чанартай л байх юм бол тэр бол заавал тийм очиод аваад үзсэн бол хоёр дахь дандаа онлайнаар авах боломжтой. Тэгэхээр тэр бол заавал очиод авах шаардлагагүй болчихсон. Бүх зүйлийг нь маш сайн төлөвлөөд маш сайн автоматжуулаад өгчих юм бол онлайн худалдаа бол хамгийн зөв ирээдүй гэж хараад байна л та би. Тэгээд сая ингээд 5 төрлийн бүтээгдэхүүн тийм 5 нэр төрлийн бүтээгдэхүүн онлайнаар ингээд зарж байгаа. Та сайтын тухай яриач одоо ямар нэртэй сайт вэ? Ямар бараануудын сүүлд ямар бараа нэмж оруулав? За сайтын нэр нь, домен нэр нь Чанман CGM гэдэг Чанман CGM. Тий, энэ доменыг би баг 5 жил дарсан юм. Дарж байгаа тий саяхнаас яаж байгаа. За ашиглалтанд орсон тий. Тэгээд ер нь бол айгүй амар. Тэгээ бүх зүйлээ ингээд цаанаас нь бэлдээд ингээд автоматжуулаад өгчдөг. Бүтээгдэхүүн шинээр оруулахгүй хүн бид нар өөртөө биднээс шалтгаална гэхээс сайтн дээр болон онлайн худалдааны e-commerce дээр бол ямар нэг асуудал гарахгүй байхгүй тий. Тэгээд ер нь бол байнга бүтээгдэхүүн шинжилээд явж байгаа. Тэгээ шинэ бүтээгдэхүүн гарах болгон шинээр оруулдаг мэдээлэл болохоо цаг адалгүй шинжилээд явахыг боддог. Худалдан авагчдаа зориулсан нийтлэлүүд те зөвлөмжүүдийг бас аль болох тасралтгүй оруулаад явахыг гэж байна. Онлайнаар та ингээд төлбөр тооцоогоо ер нь яаж шийдэж байна? За төлбөр тооцоо бол мэдээж хамгийн чухал нөгөө хэсгийнх нь нэг байна л да. Одоо онлайн худалдаа тэгээд хүргэлт тэгээд төлбөр тооцоо гэсэн 3 баг. Төлбөр тооцоогоо бол мэдээж гэхдээ одоо бол ер нь бол бүгд амархан болсон шүү дээ. Заавалчгүй карт нь баг байх шаардлагагүй те. Таны утсан дээр бидний утсан дээр аппликейшн байхад л баг картчгүй мөнгөч бил мөнгөч байх шаардлагагүй бүгд ингээ хийж. Ер нь бол айгүй амар болчиход байгаа. За одоо сая та нэг онлайн худалдаагаар төлбөрийн тухай ярьсан. Одоо аль болох автоматжуулсан төлбөрийг ашиглаж байна те. За хүргэлтээ та одоо өөрөө шийдэж гин үү эсвэл хүргэлтийн компаниудаар хөргүүлж гин хүргэлтэн дээр ер нь ямар одоо менежмент явуулж байна? Тэгээ хүргэлтийг бол одоо яг үнэхээр өөрсдөө хийгээд байх баг шаардлагагүй болсон байгаа шүү дээ тий. Дан хүргэлтээрээ дагнсан компаниуд байна тий. Тэгээд онлайн худалдааны сайтууд манай өөрсдөө хүргэлтээ шийдэж байна тий. Тэгээ дэлгүүр дээрээ бид нар бүтээгдэхүүн зарим нэг бүтээгдэхүүнээ заавалжгүй онлайнаар авахгүй цовын тооны бүтээгдэхүүнүүдээ бид нар дэлгүүр дээр авч тавьчихад хүн бол өөрсдөө очиод авчиж болно. Заавалжгүй бид нар хүргэлтэнд одоо ингээд оролцоод байх ч юм уу тийм шаардлагагүй болчиход. Өөрсдөө нэг хүргээд байх тийм шаардлага байхгүй. Хамаг үнэтэй цаг хугацаагаа энэ зангиага чанартай болох дараагийн шинэ бүтээгдэхүүн дээр ажиллах дээр зарцуулж байгаа. Тэгээ онлайн худалдааны ганц давуу тал бол одоо та тэр гэдэг шүү дээ. Бүх юм ингээд автоматжуулсан захиалгын сайт нь өөрөө хийж чинь. За маркетинг жоохон дэмжиж өгч чинь тий. За төлбөрийн системийг өөрсдөө автоматар шийдэж чинь. Хүргэлтийн одоо өөр хүмүүс хийгээд өгч чинь. Тэгэхээр та бол зүгээр ерөөсөө үйлдвэрлэлд анхаарч зөв. Бас сайтн дээр Чанман CGM дээр бэлгийн картууд байна тий. Энэ их гоё юм биш үү? Одоо ер нь бол яг бэлгийн картыг төрүүлээд захиалчаад тэгээд яг энийг найз нөхдөдөө одоо ажлынхантай хамт олонтой
гэдэг төрсөн өдөр ч юм уу баяр ёслол дээр бэлгэлчих юм биш үү? Энэ бол айгүй гоё таасан бэлгэн биш үү? Вау, энийг одоо би сая орж харжлаа юм л да. Тэгээ бэлгийн картууд нэг гоё юм байна. За тэгэхээр чанамын цэгийн юм дээр бол маш олон зангианууд байна өнгөнгөр. Тэгэхээр энийг бол ямар хувцастай ослуулаад шалтгаалж бид нар сонгох юм бэ? Тий. Окей. За одоо ингээд шинээр ингээд та ингээд брэнд босгож байгаа залуучууд бас байгаа тий. Залуу одоо ингээд ирж байна 20 хүчтэй 20 эдтэй залуучууд бизнес хийгээд эхэлж байна. Тэр хүмүүст одоо энэ онлайн худалдааны бизнес болон энэ үйлдвэрлэл брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн бизнест хөл тавьж байгаа хүмүүст өгөх зөвлөгөө гэвэл та өөрийнхөө туршлагаас юу гэж ямар зөвлөгөө өгөх вэ? За ер нь бол шинээр бүтээгдэхүүн үйлдвэрлээд юм уу эсвэл худалдаа хийгээд брэнд үүсгэж байгаа хүмүүст бол аль бол хурдан л онлайн худалдаанд орох хэрэгтэй нь бол ирээдүй. Тэгээд энийг өөрсдөө хийнэ үү эсвэл өөр байгууллагаар хийлгэнэ үү бэлэн юун дээр ашиглаж онлайн худалдаагаа босгож ирнэ үү те энэ бол ямар ч сан онлайн худалдаагаа бол заавалчгүй хийж эхлэх хэрэгтэй. Би бол одоо аль болох эртхэн хийхгүй яваа гэж харамсаж байна л да. Тэгэхээр нөгөө бас нөгөө гол давуу тал нь их хурдан туршаад үзчих тий. Хурдан туршаад зардахгүй нуу. Дээрээс нь одоо янз бүрийн лангуу түрээслээд гэрээ контракт хийгээд түрээслээд хүн орж ирэхийг хүлээгээд ингээд их цаг хугацаа зарцуулах шаардлага байхгүй л гэж үзээд шүү дээ. Тэгэхээр ер нь шинэ бүтээгдэхүүн үйлдвэржүүл тэр даруйдаа онлайнаар та юу туршиж үзээрэй гэж ойлголоо тий. Окей. Тэгэхээр яг ингээд өөрөө ингээд бас ингээд худалдаанаас гадна юм хийгээ явж хат одоо ямар сад бэрхшээлүүд байна. Жишээ нь одоо үйлдвэрлэлтэй, санхүү үйлдвэрлэлт, хөрөнгө оруулалт, эсвэл ажиллах хүч, хүний нөөц, борлуулалт, маркетинг гэдэг. Яг энэ зүйлүүдэд одоо юунд нэг анхаарал хандуулах хэрэгтэй юм шиг байна. Жидүү эргэлж байгаа хүмүүс. За хамгийн гол зүйл бол маркетинг бол ерөнхийдөө баг хамгийн хойнод миний хувьд бол хамгийн хойнод зүйл л дээ. Чухлаар нь ингээд ангилах юм бол хамгийн дөрөнд бол нэгдүгээр хүний нөөц байгаа. Тэгээ бүтээгдэхүүн үйлдвэрлэх тий бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэгээд байгууллага маань ингээд доктортой тууштай ингээд ажиллахтай явах байх тий үндсэн гол асуудал. За тэгээд санхүүгийн асуудал бас байгаа. Санхүүгийн асуудал бол хамгийн чухал. Тэгээд маркетинг бол тэгээ борлуулалтаа тэгээ маркетинг гэж тавьж байна л тий. Тэгээ та бол яг хүний нөөцтэй тий анхаарах хэрэгтэй гэж боддог. Тий. Тэгээд бүтээгдэхүүн хүн л хийж байна. Тий, хүн хийж байгаа. Тий. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр бас анхаарах хэрэгтэй тий. Зөв. Тэгэхээр яг таны сэтгэлгээ одоо ингээд манлайлж байгаа энэ одоо антрепренер одоо сэтгэлгээтэй ер нь бол ижлэх нь одоо брэнд бүтээгч, баялаг бүтээгч гэж ойлгочлаа юм л да. Яа тэгэхээр хүмүүсийн төлөө зарж байгаа юмш тэр, хийж байгаа юмш тэр хүний төлөө. Мэдээж мөнгө олъё гэвэл шал өөр. Одоо баг гаднаас зангиа оруулж ирэл зархал байх л та. Тэхгүй тий. Өөрөө хийгээд өөрөө ингээд бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг хийгээд давхар одоо худалдааг, маркетинг хийгээд тэг ажлын байр олгоод тэгээд хүмүүс ингээд өөрсдийнх нь одоо бүтээгдэхүүнүүдийг ингээд одоо нэг хийж болдгийм гэдгийг харуулж байгаа үлгэрж явж байгаад маш их баярлалаа. Тэгээд ямар ч гэсэн ингээд таныг онцлоод ингээд онлайн худалдаа хийж байгаа үндэсний үйлдвэрлэл бүтээгдэхүүн баялаг бүтээгч гэдгээр таныг ингээд онцолж байгаа бас ингээд бидний манай банк хамт олон бол айгүй баяртай байгаа. Тэгээ бид хамтдаа удахгүй экспортод онлайнаар тий Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдээ олон улсад гаргах боломжтой болтол нь хамтдаа зүтгэе. За энэ дэр манай зочил платформ бас нэлийн ажлуудыг хийгээ явж байгаа. Тэгэхээр баялаг бүтээгч нартай амжилт хүсье. Powered by Zochil platform.